Маш чадж байгаа машины цаа. Цана. Юу? 다 접었죠. 근데. 나 추워. Шилэн зууд гэж яриад байгаа мэрэгчлийн нэр том яваад Будан тата юу ч харагдахгүй шуураад. Энэ үйл хаасаагүй их хэмжээний цас орж 100 нүүрлсэн. ингээ иргэн баярмаагаас малчдад хандвалаа. Ойр орчинд амьдарч байгаа иргэдийн эрүүл ахуй таагүй байдлаар нөлөөлж байна. Гү дулаан орох үед хот тэр аяраа өмхийн үнэр тавцдаг юм а. Ямар олон хүн юм хэцүү амьдарч байгаа юм бэ гэдгийг харлаа. Андаа би гарч байгаа зүтэй андаа. 993. Ее! Асуух нь би авсан байл яхаа тэгвэл. Тэгэл одоо ганцхан аргал үлдлээ. Одоо тэгээ шаалцъя. Энэ бол өсөлтөө. Энэ бол тэнгисийн ирэг дээрх 24/7. Би гүйчихэд боожгатай зураг авахулсан. Тэр чинь таны менежмент биш үү? Чин сэтгэлээсээ уучлал гуйж байна. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд их байлсан намдаа дүүн тавьдаг байхгүй. Улсын их хурлын 2024 оны ээлжид сонгуулийн санал хураалт эхэллээ. Send me location anywhere anytime. Ил тод байцгаая гэдэг. Хэдэн алхны мөнгөөр худалдаж байна. Яагаад болохгүй гэж. Чи аюука л гэдэг шин. Тийм үү? Хүмүүс үү? Элбүтэр жинсийн газрын сэтлээс. Миний нэр бол чиний байдал. Бид хоёр өөр хүн шүү. За хүн цогч шүү. Оцолгон ерөнхийлөгчийг их хурл дэвшээч гэж арчилсан нам гуйсан юм аа. 30 жилийн өмнө хэрцгийгээр хөнөөгдсөн эрхэм хүмүүний үхлээр тэд 30 жилжингээ сонгуул хийлээ. Чи юу болоод байгаа юм бэ? Улсын хурл засгийн газрын нэг зүг тарсан нэгдмэл хүч өнгөрсөн жилүүдийн буруу муу бүхний засан өөрчлөх тууштай тэмцлийн үр дүнд Монголын нийгэмд урагшсан удаа манан сэмэрж байна. Сонгуулиас болж одоо хүмүүс бие биенийхээ амьд төрсөн ийм харамсалтай хэрэг гарлаа. Ахиж Монголын нутагт монгол хүн ам өргөдмээргүй байна. Сонгуул бол дайн биш. Сонгуул бол өрсөлдөөн. Та бүхэнд талархал илэрхийлээ. Монгол улсад шинэ 30 жил парламентын арчлалын цоо шин хуудас болсон арчлалын 2 дахь давлгаа эхэлж байна. Баярлалаа. Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин, Бүгд найрамдах Словен улсын ерөнхийлөгч Наташа Пирц Мусар, Швейцарын холбооны улсын ерөнхийлөгч Виола Амхер, Утаа улсын цогц хөлөнд эзэн хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Монгол улсад төрийн ажил хийж байна. Welcome to Mongolia. Хоёр улсын хамтын ажиллагааны ирээдүйг тодорхойлоход чухал ач холбогдолтой гэж хоёр улсын ерөнхийлөгч үзэж байна. Монголд гурилын үнд Оросоос л үнэтэй болгоос ш Орос дэлхийн бүх улсаас үнэтэй байна. Яг хизээ гишүүн болох гэдэг юм бэ? Гишүүний ажлаа хизээ хийж эхлэх. хүүхдүүд маань энэ 100 мянган төгрөг аваад ном худалдаж авч болно. Ерөнхийлөгч хүрсэх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа. Гаргасан амжилтаасаа яагаад бид өнөөдөр ухраад өнөө гэдэг л асуудал байна. Болгондоо босоо уушлах бистооч. Босродын чанарыг хөгжиж асуух. Монгол улсын 2025 оны төсөв батлагдлаа. Нийслэлийн замын хөгжлийн газраас автомобилийн хажилтгуудыг заавал солих шаардлагатай хэмээн тайлбарлалт. Бүгд найрамдах Хятад ард улсын Тянжин бомтод манай улсын 6 орчим шингэлэг хуримтлагдаад байна. Гарамж авын гэр ажлын байранд нэгжлэг хийжээ. Айл өрхөрийг битүүшүүл хийж идэх уриалгад хамтран ажиллах хүсжээ. Монгол улсын хэмжээнд 240 мянга гаруй иргэн хүнсний талууны халамжинд хамрагдаж байна. Малчтад 5 их найзд гүргийн хүүгүй урт хугацаатай зээл олгохоор төлөвлөж байна. Импортоор орж ирсэн автомашин Улаанбаатар хотын СРТ дугаарыг олохгүй ах шийдвэрийг нийслэлийн удирдлагууд гаргасан. Энэ бол Улаанбаатарын нүүрсний удаа, дээр нь хариуцлагагүй удаа хоёр халахаараа өнөөдрийн Улаанбаатараас ингэж нөхөж байгаа. Одоо чи хөлн хөдөл хараа. Тэгээ ингэж өршөлж байгаа байхгүй л. Ангар удаан дугаа шүү дээ. Секс цагаан богд шүү дээ. Паркийн галзуу улган дээр суулж агаад нэг залуу амиа алдсан байна. Нэг айл 10 хүн угаартаж нас орсон харамсалтай хэрэг гарчээ. Түүний өвгөлтэй холбоотой батлагдаагүй янз бүрийн мэдээлэл хөвөрсөөр байна. Хүмүүсээ намайг аваарай.
3 цагдаагийн алба хаагч нээж 13 настай охиныг хүчирхээс эерэг гарчээ. Энэ оны эхний 4 сарын байдлаар 297 хүүхэд гэмтэж 12 хүүхэд амиа алджээ. Хүмүүс эргэлдэж яах ахын доо жаахан цаашчлаа муухай. Хан хиламын хаагаад байч. Монгол улсын алтан соён бүтгэрийн далбаа намирч байна үзэгчтэй. Дахиад япа аваатаса. Монгол улсын тамирчин алтан медаль хүртсэн сайхан амжилт үзүүллээ. 9 дэх дархан номрыг цолтон ийгүү мэндэллээ. Энэс илүү аз жаргалыг энэ амьдралдаа мэдэрч байгаагүй мөнгөний самтлаг амжилттай олцож хүрэл медаль цомыг боллоо. Хөвсгөл аймгийн 7 настай охин азарт нь 3 хос алтан медаль авчээ. 3 дахь жилдээ дэлхийн даамны авраг боллоо. Яг энэ дэлгэцээр авчиж байгаа 6 залуучууд бол үнэхээр түүхийг бүтээж чадж байна. Урагшаа! The Mongols! The Mongolian women's team! It's a history for us! And thank you Mongolians for always supporting us!